Кинон тоглож буй жүжигчид хуурамчаар өгөх нь олонтой. Гэхдээ кино зураг авалтын үеэр жинхнээсээ нас барах, гэмтэж хүртэх зүйл гардаг байна. Ингээд зураг авалтын үеэр янз бүрийн шалтгаанаар хорвоог орхисон алдартнуудын талаар танилцуулъя. Тулааны урлагийн нэрт мастер жүжигчин Брюс Ли 1973 онд 32 наснда хорвоогийн мөнх үсийг үзүүлсэн. Тэрээр Хонконгд үхлийн тоглоом хэмээх киноныхон зураг авалтын үеэр тайзан дээр гинт унсан бөгөөд нэн даруй эмдэгт хөрөхөд тархинд нь аль хэдийнэ үхлийн хаван үүссэн байжээ. Брюс Ли удаан хугацааны турш толгойн өвчнөдөө шаналж түүнийгээ бүрэн эмчлүүлэхгүй толгойн өвчин намдаагч янз бүрийн имээр аргалчаад явдаг байсан түүнийг ийхүү зураг авалтын үеэр хөлт хүргэсэн юм. Брюс Ли нэг хүү нэг охинтой бөгөөд хүү Брэндон Лин аавынхаа адил Тулаанд киноны жинхэнэ од болд гялцж явсан ч 1994 онд Хэрэг киноны зураг авалтын үеэр нас барсан юм. Брэндон Ли тухайн үед 28 настай байжээ. Брэндоны буудуулж өгөхтэй байсан хэсгийн зураг авалтны үеэр кинонд ашиглах бууны хоолойд сум тэглэж орхисон байсныг хэн ч анзаараагүй ба буунд хонгоо хийж цэнэглээд галлах үед хоолойд гацсан жинхэнэ сум Брэндоны гидсийг онож тэрээр шархаа даалгүй нас нөхцсөн байна. Америк нэгдсэн улсын дуугүй киноны од бүсгүй нэр жүжигчин Марта Менсфилд Чарли Чаплины нэлээд хэдэн кинонд тоглосон юм. 1923 оны 11-р сард Виржиниагийн дайснууд киноны зураг авалтын үеэр хажуугаар өнгөрсөн автомашины жолооч тамхиа хасаага түүн рүү нясалсан чүдэнзний модны дөлнөөс 24 настай жүжигчин бүсгүй гал дэвсэргүй дайшинз тэр дороо гал дүрлцэж улмаар бүсгүй бие нүүргээд олон газар түлэгдэж шархаа даалгүй нас баржээ. Британий энэдмийн жүжигчин Рок Хеннер 1988 онд Шадар цэргүүд ирэн ирсэн кинонд тоглож байгаад мориноос унаж эмнэлэгт хүргэгдэжээ. Гэсэн ч 54 настай жүжигчээр маргааш өдөр нь уг гэмтлээс холбоотойгоор зүрхний шигдээсээр насан уд болжээ. Найруулагч Ричард Леслер энэ ил явдлаас болж кино урлагийг бүрэн мөсөн орхисон түүхтэй аж. Трой киноны алдарч жүжигчин Брэд Питт өсгийгөө гэмтээж байжээ. Гэвч энэ бяцхан гэмтэн Жорж Камелери гихч бодибилдингч зураг авалтын үеэр хөлөө хугалж хагалгаанд орсон боловч дараа нь шархны хүндрэлээс болж нас барсан явдалтай харьцуулахад юу ч биш юм. Кино урлагт нэрт гарч ирсэн жүжигчин Жон Эрих Эксам загварын ертөнцид хэдийнэ од болж олон ч бүсгүйчүүдийн мөрөөдлөөр болж байлаа. Гэсэн ч тэрээр 1984 онд 26 наснда телевизийн цуврал киноны зураг авалтын үеэр цэнэгтэй бугаар санаандгүйгээр өөрийгөө шархтууснаас нас барж байжээ. Ихэнх тохиолдолд зураг авалтын осол машин техник болон хүний буруутай үйлдэлээс болж гардагч тус киноны хувьд үйл явдал нь буруутай болж таарчээ. Жампер киноны үеэр элс шороо мөс нийлүүлэн өрөмт зас чимэглэл хийсэн байв. Гэтэл тус аврах том тайз хувц засагч Дэвид Ритчигийн дээрээс унаж Дэвид газар дээрээ нас барсан байна. Harry Potter and Deathly Hallows киноны зураг авалтын үеэр хамгийн золгүй нэгэн осол тохиолжээ. Жүжигчин Daniel Radcliffe-ийн орлон тоглож болох Дэвид Холмс хан руу хүчтэй шидэгдэг нэгэн хэсгийг бүтээж байсан нь маш эмгэнэлтэйгээр төгсжээ. Учир нь тэрээр хан руу хит хүчтэй шидэгдснээс болж түүний хүзүү хугарсан байна. Энэхүү ослоос үүдсэн гэмтэл нь түүний карьерийг төгсгөл болгож тэрээр насаараа ирэмдэг болсон төдийгүй хүзүүнээс доошх биеийн хэсэг нь мдээгүй болсон байна. Америк нэгдсэн улсын жүжигчин Вик Морроу цаг үеийнхээ хамгийн алдартай жүжигчдийн нэг байсан юм. Тэрээр 1982 онд Бүрэнхий бүс хэмээх Америк Вьетнамын дайны тухай өгүүлэх кинонд тоглож байгаад нас барсан юм. Вик Морроу вьетнамчуудад олзлогдож Америк нэгдсэн улсын армийн нислэг тэргийг хоёр нөхрийн хамт хулгайлан зүгтах үйлсэгдэл тоглож байсан ба нислэг тэрэг гэнт дэлбэрч 3 жүжигчин гуруулаа нас барсан аж. Америкийн жүжигчин Эрик Племи 1966 онд Ширэнгэн тагнуулч ирийн тухай өгүүлэх нэгэн кинонд тоглож байхдаа живжээ. Улмаар түүний биеийг татаж гаргахад пирана загаснууд юу ч үгүй идчихсэн байж. Киноны зураг авалтыг Перу улсад хийж байсан бөгөөд зураг авалтын үеэр Эрик Племийн болон Ника Минардос хоёрын эндан зав Холлага голд хөмөрч хамтран тоглогч Нико тэр даруй голоос сэлж гарсан бол Эрик чадалгүй живсэн байна. Магадгүй 41 настай жүжигчин ирийн үхлийн шалтгаан аимшигт пирана загас болов. Top Gun кино жүжигчин Том Крузийн хувьд алдар нэрийн эхлийг тавьж өгсөн бол Арчолын хувьд төгсгөл нь болсон юм. Тэрээр сайн нисгэж байсан тул түүнийг тус кинонд урьж тоглуулсан бөгөөд онгоц нисж байгаа зураг авалтын үеэр шоол онгоцтойгоо номхон далайд унаж амиа алджээ. Онгоц юунаас болж сүрсэн мэдэгдээгүй ба шоолын зогцос болон онгоц ч мөн олдоогүй юм. Холливуудын нэр жүжигчин Сильвестр Сталлоне гол дүрдэн тоглож буй The Expendables 2 киноны зураг авалтын үеэр түүний ордон тоглогч амиа алджээ. Киноны зургийг болгоорт авч байсан бөгөөд
орлон тоглогч дэлбэрэлтийн зураг авалтын үеэр нас барсан байна. Түүнээс гадна өөр бас нэг орлон тоглогчийн бие байдал муу байгаа мэс засал хийлгэжээ. The Final Season киноны үеэр нислэг тэрэгнээс зураг авах шаардлага гарсан бөгөөд нислэг тэрэг нь нисгэгч продюсер зураглаач гурав сууж явсан байна. Гэтэл нислэг тэрэг дэндүү доогуур нис байснаас болж утсанд орооцолдож улмаар Эрдэнэ шишийн талбайд осолжээ. Нисгэгч продюсер хоёр бараг шархтааг бол зураглаач Роланд Шлазаур амиа алдсан байв. Харин хожим зураглаачийн эхнэр шүүхээр заргалдаж 7 сая $7 нөхөн төлбөр авчээ. The Dark Knight бол мянган үзэгчдийн магтаас хашаал хүртсэн кино юм. Бэтменийн машин дэлбэрдэг зураг авалтын дуршилтын үеэр зураглаач Conway Wycliffe Nissan маркийн Jeep машин суугаад хажуугаас нь зураг авч байв. Гэтэл Jeep-ний жолооч гэнэт удирдлагаа алдан мод мөргснөөс алдарт зураглаач нас барсан тохиолдол гарч кино багийнх нь нөхөж барсгүй гард сохирол учирч байжээ. The Conqueror кинонд жүжигчин Joe Wayne Монгол Чингис хааны дүрийг бүтээсэн билээ. Тус киноны зургийг 1955 онд Юта мужид авсан бөгөөд нийт 220 хүн зураг авалтанд оролцсон байна. Гэвч 1980 он гэхэд тэдгээр хүмүүсийн 91 нь хорт хавтартай болсон байснаас 46 нь хэдийн нас барсан байжээ. Жовен ч мөн адил хорт хавтар туссан бөгөөд хүмүүс зураг авалт болсон газрын ойролцоо зацраг эффект бөмбөгний дуршилт хийж байснаас ийм зүйл болсон байх гэж таамагладаг гэнэ. Энэ алдарт дадал явдал киноны гол дүр жүжигчин Вин Дизель тогсны хүмүүр мэднэ. Гэхдээ ихэнх ажлыг түүний орлон тоглогч хийсэн гэхэд хэлцдэхгүй. Харамсалтай нь шумбагч онгоц руу олсоор буудаг хэсэгтэр орлон тоглогч нь хангалттай хурдан бууж чадаагүй улмаас гүүр мөргөж нас барсан байна. Энэ хүн аимшигт явдлыг камерт бичиж авсан ч орлон тоглогчийг хүндэтгэх үүднээс тус хэсгийг киноноос тэрчигт нь хассан билээ. Жүжигчин Джон Жордан эхний удаа You Only Live Twice киноны үеэр нислэг тэрэгний цэнсэнд хөлөөн дастуулсан бол олон жилийн дараа Catch-22 киноны зураг авалтын үеэр онгоцон дэс чухтан хамгаалтын бүс зүгээсээ болж онгоцноос шидэгдэн нас барсан байна. Стив Ирвин бол Америкийн нэгдсэн улс Австралийн соёлын гүүр нэр хүндтэй хүн байсан ба амьтанд их хайртай нэгэн байжээ. Гэвч харамсалтай нь тэрээр The Crocodile Hunter Ocean's Deadliest нэртэй баримтат киноны зураг авалтын үеэр 2006 онд далайн бууранд зүрхэн төвшөнө хатгуулж нас барсан аж. Хамгийн хайртай амьтандаа хазуулж нас барсан түүний хувьд эмнэлтэйч одоо ч гэсэн шоуг нь үзэж Стивийг эргэн дурсаар байгаа үнэн ч шүтэн бишрэгчэд олон бий юм. Галзуу урд киногоор олонний танил болсон алдарч жүжигчин Паул Волкер энэ киноныхоо сүүлийн анги болох Галзуу урд 7 тоглож байхдаа буюу 2013 оны 11-р сард машины осолд орон нас барсан юм. Түүнийг нас барснаас жил хагасын дараа кино нээлттэй хийсэн ба түүний дүү Коди Волкер Паулын дүрийг үргэлжлүүлэн бүтээсэн байна. Австралийн жүжигчин Heath Ledger 28 наснда эмэнд хордон нас барсан байсныг 2008 оны 1-р сарын 22-ны өдөр Манхэттен дэх түүний өрөөнөөс олсон юм. Энэ үеэр тэрээр Dark Knight кинонд тоглож байсан бөгөөд сүүлд энэ кинонд тоглосон дүрээр нь Heath Ledger-т Оскарын шагнал нөхөн олгожээ. Холливуудын шаргал ус сайхан бүсгүй Marilyn Monroe ямар нэгэн зүйл тохиолдно киноны гол дүр тоглож байхдаа нас барсан билээ. Кино зураг авалтыг зогсоосон сүүлд Monroe-гийн тоглосон хэсгийг нийлүүлэн монтажлж 40 минутын кино болгон гүйцээсэн байна.